За сайн байцгаана уу манай орц сайн буюу одоо охин үхэр материал ордныхны манай одоо дараагийн амьдралд нь тохиолдох дараагийн чухал зүйлс юу вэ гэсэн юм уншлага эхэлж байна. За эндээс харахад бол одоо та бүхэнд одоо хоёр чухал үйл явдал тохиолдохоор харагдаж байна. Шинэ ажил мөн одоо шинэ хайр сэтгэл гэр бүл одоо шинэ орон гэр ч юм уу ийм хоёр зүйл ирж байгаа харагдаж байна. Мөн одоо эрүүл мэндийн байдал муу байсан бол одоо сайжрахаар харагдаж байна. За энэ дээр одоо таны ажил тань таалагдахгүй нэлээд утсан эсвэл одоо ажлаа солихоор шийдсэн улсууд байна тийм ээ. Эсвэл одоо ажлаасаа гарчихсан ч юм зарим нь тий. За ажлаасаа ингэж шийдсэн улсууд бол шинэ ажил байна. Шинэ ажлын саналууд гарч ирэх нэ, шинэ ажилд орох нэ. За энэ шинэ ажил бол одоо таны ажил амьдрал дараагийн ажил амьдрал чинь том чухал үр гүйцэтгэх юм байна. Мөн одоо амжилт харагдаж байна энэ шинэ ажил дээр. За дараагийн одоо энэ хайр сэтгэл ирэх гэж байгаа улсууд бол одоо нэг хэсэг ийм хүмүүс харагдаж байна л та. За одоо 3 дахь хүнээс болоод одоо 2 тустай болсон хосууд юм уу? Аль эсвэл бол одоо шинэ хүн зарим хүмүүсүүд нь одоо шинэ хүн гарч ирж байна. За энэ дээр бас сонголт гарч ирж байна тийм ээ. За одоо энэ 3 дахь хүнээс бол салсан улсууд одоо эсвэл тустай байгаа улсууд одоо ямар нэг чухал одоо амьдралд нь одоо чухал өрөг гүйцэтгэх тийм ээ. Ийм хүмүүстэй танилцахаар харагдаж байна. Таны амьдралд одоо сонгох хоёр хүн харагдаж байна л та. Хоёр хүний дундаас нэгийг сонгох. Тий, ийм юм гарч байна. За энэ дээр би харахад бол яг заавалчгүй одоо урдны хүнээ сонгох ёстой юу? Аль эсвэл одоо энэ дээр манай урт саяныханд бол одоо маш их сонголтыг одоо маш их одоо хариуцлагатай хийх тийм ээ. Ер нь их ажил дээрээ ч тэр ажил амьдрал дээрээ ч тэр одоо энэ хайр сэтгэлийн асуудал дээр ч гэсэн ер нь их сонголтууд хийсэн, эргэлтсэн ийм байдлууд харагдаж байна. Яг ерөнхий байдлыг харахад бол ерөнхий үр дүн нь бол зөв сонголт хийсэн, танд одоо ажлын амжилт ирсэн, одоо хайр сэтгэл ирсэн ийм сайхан юм харагдаж байна л та. Ер нь бол энэ дараа жилийн 5 дугаар сард одоо таны одоо тариалж байгаа одоо юу гэдгийг ажил төрөл хайр сэтгэл одоо юу гэдгийг аль нь одоо үр шимээ өгөхөр ингэж харагдаж байна. За энэ дээр одоо эргэлзээд байх юмгүй шинэ ажлаа сонгоол гэсэн байна. Шинэ ажил бол одоо тун үр дүнтэй байна. Шинэ ажил мөн шинэ бизнес харагдаж байна. Найз нөхдөдөө хамтарсан тий. За ийм байгуулах иймэрхүү ажил нь бол одоо үр дүнгөө өгсөн харагдаж байна. Эх 5 сар гэхэд бол одоо ажлынхаа үр шимийг хүртэх нэ. За энэ одоо би түрүүн ярьсан энэ 3 дахь хүнээс болж одоо салсан улсууд одоо бас шинэ сонголт гарч ирэх нэ. Мөн одоо сингл хүмүүс харагдаж байна л да. Энэ синглчүүд маань бол одоо бас шинэ хүн гарч ирээ зогсохгүй бас одоо бүр сонголт байхаар харагдаж байна. За энэ дээр нэг нь бол одоо маш их одоо сэтгэл зүрхээрээ холбогдсон одоо маш emotional ийм хүн байж байгаа. Нөгөөх нь маш stable king of pentacles байна. Одоо амьдралд тогтчихсон ийм хоёр хүний дундаа сонголт хийх ийм шаардлага гарахаар харагдаж байна. Аль нь бол одоо маш сайн ярилцаж одоо бие бинийгээ сайн ойлгож ярилцаж зөв сонголт гэсэн ийм л юмнууд гараад байна. Тэгэхээр одоо та амьдралд чинь одоо маш чухал одоо сонголтын үеуд гарах нэ. За ер нь эх 5 дугаар сар ер нь чухал өрөг гүйцэтгэх юм байна. Одоо 5 дугаар сар танилцах юм уу? Эсвэл одоо таны тарьсан одоо юу гэдгийг зүйл одоо эх 5 дугаар сард үр шимээ өгөхөөр ингэж харагдаж байна. За энэ хоёр одоо би сонголт байна гэсэн энэ сонголтыг одоо маш зөв хийгээрэй. Аль нэг нь яхаарахгүй таны заяаны хань байна гэсэн ийм мессеж байна. За
эрүүл мэндийн байдал сайжирна гэж хэлсэн тий. За ийм мессеж байна. За ингээд та бүхэнд нь ажил амьдралд нас жаргал хүсье. Баяртай.